Амны орон сууцны мэдээллийн төвөр та үйлчлүүлээд яг шаардлагатай мэдээллүүдээ авч чадвал ямар асуудлаар та өнөөдөр энд хандсан бэ? Амны орон сууц өөрөө барих гэдэг энэ 100 хавраас эхлээ. Тэгээд ерөнхийдөө ямар компаниа сонгож чадахгүй. Тэгээд энийг сайтаас олсон л да энэ төвийг. Тэгээд утсаар өнөөгөө холбогдоод ирээд тодорхой мэдээлэл авч чадсан. Компаниа сонгосон байгаа, ямар төрлийн байшин барихаа сонгосон байгаа. Одоо эрчим хүчний хэмнэлттэй гэр байшин барихаа сонгосон байгаа. Ерөнхийдөө мэдээлэл хангалттай авч чадсан. Ер нь миний бодлоор их зөв газар байгуулагдсан шүү гэж ойлгож байна. Хүмүүст нээлттэй мэдээлэл өгдөг тийм ээ. Одоо энэ бүх компаниудын танилцуул ингээ байж байна. Өөрсдөө дуртай компаниа сонгоо явуучих боломжтой юм байна. Тийм. Ямар төрлийн Канада, модуу тий блокгүй гэх бүх төрлийн барилга нийцэлтэй компаниудын мэдээлэл байдаг. Өмнө нь бол ингээд тусдаа газруудаар явдаг гэсэн бол одоо энд мэдээлэл нийцэл төвлөрчээд байна тийм маш сайн тэр бол аягаар давуу талтай хүмүүст хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Зээл талаасаа та ямар ажлуудыг бүтээж чадваа ер нь хэр яа? Зээл талаасаа гэх юм би ч өөрөө анхаарч ирэхдээ яг янз бүрийн тийм санхүүгийн эсвэрийг бол эднийхээс сонслоо ногоон зээлээр хамгаалж болно гэдэг. Жилийн 12-аас 14% гэсэн тэгэхээр сарын 1 явж шүү дээ. Нэг гарантаа ч юм уу. Тэр их зүгээр юм гэж ойлголоо. Тэгээд энэ дээр нь цэвэр өхөр ус тэгэл бүхэл юм шийддэг юм шүү дээ. Тэгэхээр надад их таалагдж байна. Тэгээд ямарсандаа асуудлаа шийдчихлээ. Ирээд.